Bet you got nobody around to make your day. Зургийнхын дагуу гүйцэтгэлээсэн процессоо тайлбарлаад рил бадад оруулъя. Нэг рил дараа багтахгүй шүү байна. За энэ тэр зураг төслийн хамгийн ихний талбай хэмжилт байдаг. Талбайтайгаа сайхан танилцаад нарийн хэмжилтүүдээ аван шүү дээ. Баган дамнар руу захилгаан хаагур явж ийн. За тэгээ захиалагчтайгаа ерөнхий төлөвлөлтөд ярилцсан. За ярилцсныгаа дагуу бид план төлөвлөлтөд гаргаад баталдаг байгаа. План төлөвлөлт баталсны дагуу 3D зургаа орно. За энэ бол ерөнхийдөө төгсгөлийн үе шатн дээр ирсэн. За энэ үе шат хүртэл нэг 10-аас 10 хоног болсон гэх юм уу. За тэгээ 3D зургаа батлуулаад яг жин там болгосны дараа ажлын зургийнхаа үе шат руу орно. За ажлын зургийн үе шат бол тэгээд талбай хэмжээ, ханы хэмжээ, давилгын байгуул, таасны байгуул, дунтаалах харьцаатыг ханы дэлгээс гэх мэтчлэн за тэгээд рендер зургуудаа сайхан өрөөд хуудслаад бэлэн болгосны дагуу зургийн ажил маань дуусч байгаа маа. Тэгээд 14 хоногийн өдөр хийсэн. За зараг дуусаад гүйцэтгэлийн ажил маань эхэлж байна. Таараа центрийн 2 дахь урт. За 8 хэсэг хүмүүс орохоор байсан. Бүгдийг сайхан дуудаад хугацааныхаа графикийг гаргаад зургаа хэвлэж өгсөний дагуу манай гүйцэтгэл маань эхэлж байгаа маа. За сэтгэл догтлоод энэ эхлэлээ амар гоё хийсэн. Ягаад гэвэл би анхныхаа гүйцэтгэлийг хийж байгаа. За тэгээд гипсныхаа арын төмрийг зангидаад за гипсний төмөр зангиж байгаа хооронд захилгааныхаа монтажийг татуулаад за тэгээд галын бороожуулах сунгах за эсийнхээ хүмүүсийг дуудаад хэмжээ авахуулаад за тэгээд 2 давхрынхаа төмрийг дуусны дараа гипсээ хийнэ. Тэгээд гипсээ хийсэн дараа засал орно. За эсийнхээ хөрөмжөөс өдлөвч байна. Ерөнхийдөө их гүйцэтгэл эхлэх үед нь орох хэрэгтэй байдаг. За шатаа бүглэн шатны маршийг заслын дараа нарийн хэмжилт хийж хийн. За тэгээд 2 давхрынхаа гипсийг дууссан. Заслынхаа ажилд орж байна. Тэгээд 2 давхрынхаа заслын ажлыг хийж байна. За 1 давхрынхаа гипсийг дуусаад заслынхаа ажлыг одоо эхлэх гэж байна. Тэгээд за заслын ажил дуусны дараа гоёлын хавтан анаа. За тийм учраас гоёлын хавтанг оруулж ирнэ. Тэгээд талбай дээр очиж үзээд гоёлын хавтанг сонгож байна. Сонгоцсон байсан л та ерөнхийдөө. За тэгээд Мишель Экспогоор бас худаас гүйцэтгэлийн явцад ерөнхийдөө 2-3 материал маань өөрчлөгдсөн. За тэгээд иймэрхүү асуудал нь гардаг юм билээ. Энэ тэр зургийнхаа дагуу гүйцэтгэлийн хийсэн бичлэгийн маань part 2 орж байна. Өмнөх хэсгийг part 1-ээс үзээрэй. За засалтуус учраас шатныхаа маршийн хүмүүсийг дуудаад хэмжилтээ илгээж шатныхаа маршийг хэлгэж байна. За жишээдэг материалуудаас дутаад бас нэлээд явд юм билээ. Тэгээд ойлдроо. За шилэн болог анх удаа ашиглаж байгаа. Шилэн болог бол үнэхээр бас гоё орчин бүрдүүлдэг юм билээ. За тэгээд засалтуус учраас гоёлын хавтан нааж байна. Хамгийн чухал үе. За дугуй морилсан хан хийсэн учраас гоёлын хавтан наахад жоохон төвөгтэй байсан. Их ажил орд юм билээ. Энэ төсөн мөсрөөс махуулаад. За ерөнхий засалтуус учраас шилэн болгоны арт хийгдэх уян хан лайт бокс. За тэгээд таасны уян таас хийж байгаа учраас уян таасны ханаа дуудаад ажилд нь оруулсан. За манай тавтан маань наагдаад юм дуусгаад байна. За тэгээд үндсэн өнгөө гаргаад уян таасаа 2 давхраас ахуулаад явуулж байна да. За би бараг 35 хоногийн гүйцэтгэлээ бараг 30 өдөр бараг байсан баг. За тэгээд шалныхаа материалыг худаасыг сонгоод улаан кант гарах хэрэгтэйсэн. Худаасан дээр чинь будаг гарч болдгоо юм билээ шүү дээ. За тэгээ бүр бас гачин байдалд орчихсон ашгүй гоё солон ус тавилганы болгоод шалан дээр ашиглахаар болсон. За тэгээд эргэлт мэргэлтийг үнэхээр гоё гаргасан. Шилэн болог маань 1 давхар дуусч байна. Ерөнхий өнгө төрх маань гараад за тэгээд гоёлын хавтангаа ингэж эргүүлэх гэж бөө юм болсон. Тэгээд айгуугаа зөвхөн гаргасан манай гүйцэтгэлийн хүмүүс. За 2 давхрын уян тааз маань явж байна. За гүйцэтгэл маань удахгүй дуусгаад одоо шал үлдсэн. За шатны марш үлдсэн. За ерөнхий өнгө төрх маань гараад удахгүй дууслаа да. За хамгийн гол хэсэг ханыхаа материалаар давцсан хийсэн байгаа. Бид ард нь төмөр раам зангидж даац ахуулсан. Тэгвэл номроо жоон хэцүү байсан. За тэгээ шатны марш маань ирээд за 70 лүк мөх болоод 70 монтаж оруулсан. За тэгээд леднийхээ маань лед өгсөлтөө хийж байна. Логоныхаа маань ирээд лого хийж байна. За тэгээд уян тааз шал 2 үлдснээр за манай гүйцэтгэл маань удахгүй дуусах гэдэг шүү. Догдол дөрөв bay шүү. За уян таасан дээр нэг асуудал гараад ингээ анивчаад онсон. Энэ асуудлаа шийдсэн.
За улдаас наад дуусны дараа бид цэвэрлэгийг оруулсан барилгын дараах цэвэрлэе гэж нэр үнэн амар ажиллаад юм билээ яа. Нарийн тоос моосон гарахгүй. За манай тавилга байлаа. Үнэхээр засалт маань үнэхээр гоё болсон. За шатныхан маань шатаа бодаа. За бодгоо ерөнхийдөө хамгаалаад имзэг штэ. Ийм тормороор би ч хамгаалж магаалаа нилээл юм боллоо. За тэгээд барилгын нарийн тоос ч ерөөсөө нэг цэвэрлэлч шаардлагагүй юм байна. 2 3 цэвэрлэх шаардлагатай болдго юм байна. За маргааш захиалгч нартай гүйцэтгэлийн хамтлагийг хүлээлгэж өгөх сэтгэл тогтоол шүү дээ. Ёо. За манай гүйцэтгэл бол 35 хоногийн хугацаанд дууслаа ямар тааш. Заахыг хэлснээр бол өөрөө гайхаад за ийм гүйцэтгэлээ хариуцаад ард нь гарсандаа өөртөө ч итгэж өгөхөөс бас үнэхээр гоё мэдрэмж авт юм билээ. Тэгээ шатны хэсэг нь үнэхээр гоё болсон. Бодог маань ч үнэхээр гоё гарсан. За тэгээд гүйцэтгэлийнхаа талбайг хүлээлгэж өгч гинөө. Манай бараанууд орж ирээд за материалын зарлагын бадаануудыг нэгтгээд захиалагчтай хүсний дагуу миний ажил ингээд дуусч байгаа маа. За манай дэлгүүр маань нээлттэй хийсэн. Ёо. Үнэхээр бас өөр мэдрэмж авт юм билээ. Анхны гүйцэтгэл болооч тэр өдөр болгон гүйцэтгэлгээ үе шатанд ирсэн. Бүр алдаа гарах шүү дээ гэж нэлээд айсан. За ямар тач ард нь гарч чадсан. Манай гүйцэтгэл үнэхээр гоёсан. Та бүхэн маань ирж үйлчлүүлээрэй. За дараагийн ажлыг ерөөхдөө иймэрхүү явцын харуулсан юм бичлэг гоё хий гэж бодлоо. За тэгээ манай дэлгүүрээр үйлчлүүлээрэй. Таараа центрийн 2 давхарт байгаа. Сонирхож үзсэн бол гоё комент хийрээ заслыг. За баяртай. Дараа дахин уулзъя. Бай гэж байгаа штэ. Бай.